Энтони Троллоп гэдэг зохиолчийн 1875 онд цувралаар хэвлэгдэн гарч ирсэн. The Prime Minister гэдэг романы тухай задлая гэж одоо бодож байна. За энэ бол Монгол улсын гэдэг юм уу, ер нь дэлхийн нийтийн улс төрийг харуулсан ийм одоо зохиол байдаг. За ер нь бол маш олон одоо эрдэмтэн судлаачид бол энэ романыг маш өндөр одоо дүгнэлт тавьдаг. Ер нь бол уншигчид маань өндөр хүлээлттэйгээр энэхүү одоо романыг уншдаг ч гэдэг юм. Илэрхийлдэг гэж. Тэгээ энэ роман дээр гардаг зүйл бол нэр хүнд эрх мэдэл гэж. Хүмүүс чамайг хүчтэй гэж бодно. Гэхдээ бодит эрх мэдэл бол чиний гарт байх албагүй гэдэг ч юм. Улс төр хоёр төрлийн одоо хүчнээс шалтгаалдаг гэдэг зүйлийг ойлголтыг одоо энэ дээр түлхүү харуулдаг. Энэ нь бол одоо харагддаг зүйл, харагддаггүй зүйл гэж. Харагддаг хүч нь бол одоо энэ дэр алуун шал, камер, олон нийтийн одоо нэр хүнд гэдэг ч юм уу. За харагддаггүй хүч бол одоо улс төрийн нам доторх тохиролцоо, үнэнчийн одоо бүлэглэлч гэдэг юм. Санхүү одоо эдийн засгийн хэмжээний нөлөөлөл, за хэнийг ч одоо дэвшүүлэхийг, хэнийг огцруулахыг шийддэг. За тэр одоо том хүчний гэдэг юм. Ийм улс төр. Гэхдээ аимшигтай нь энэ зүйл үнэн гэж одоо маш олон одоо хүмүүс хэлж энэхүү зохиолыг одоо дүгнэж. За ерөнхий сайдч бай, одоо хотын даргач бай, одоо аль нь гэж. Гэхдээ эдгээр нь энэ системийн эзэн биш гэж. Ийм зүйлийг үйлдэг. Эрх мэдэл хамгийн түрүүнд одоо дайснаасаа биш, өөрийн сүвдрээсээ айдаг гэж. Ихэнхдээ лидер өөрийгөө ингэж боддог гэж. Би хотыг аварна гэж. Дараа нь намайг унвал хот сүрнэ гэдэг зүйлд итгэж эхэлдэг. Энэ аимшигтай одоо юу гэдгийг төөрөгдөлч гэдэг юм уу, хувирлж гэдэг юм. Хотын дарга өөрийгөө хоттой андуурч эхэлдэг. Өөрөөр хэлбэл би бол хот гэж. Намайг шүүмжилж байна, хотыг устгаж байна гэж. Эндээс шүүмжлэл дайсан болдог шиг юм. Улс төрийн хамгийн одоо аюултай хүч бол авилгал биш. Хүн өөрийгөө оруулах боломжгүй гэж итгэх мөч юм аа л гэж. Тэр үеэс удирдагч ард түмнийг удирддаггүй. Тэр өөрийн дүр төрхийг хамгаалж эхэлсэн байдаг л гэдэг ийм зүйл байж байгаа. Дараачийн одоо дугаарт бол зөөлөн дан гэж. Яагаад хамгийн аюултай вэ гэж. Энд танк ч юм уу, буу одоо ямар нэгэн хашгиралт байхгүй гэж. Зөвхөн инээмсэглэл, гар барилт, магтаал, чимээгүй зайлуулах ийм одоо улс төрийн тохиролцооны үйл ажиллагаа гэж. Улс төрийн зөөлөн дайны дүрэн бол чамайг устгахын тулд чамтай дайсахнах шаардлагагүй маа. Чамайг тусгаарлаж болно. Мэдээлэлээ салгаж болно. Чимээгүй сулруулж болно гэдэг юм. Энийг ийм технологийн тухай задлан илүү харуулсан байдаг. Нийгмийг нэгтгэх хүн бол удирдагч байдаг гэж. Харин талцуулахыг бол одоо эзэн хийдэг гэж. Ийм хэрэв хот эв нэгдэлтэй байвал хүмүүс асуудал асууна. Яагаад төвжрэл байна? Яагаад татвар өсөв? Яагаад шудраг бус байна гэдэг юм. Гэхдээ хэрэв хүмүүс хоорондоо маргалдаж эхлэх юм бол хуучин ба шин, хотынхан хөдөөнийхэн, баячууд ба ядуус, залуус ба ахмадууд гэдэг юм. Тэгвэл хүмүүс дээрээс биш хажуу тийшээ одоо уурладаг гэдэг юм уу. Нөлөөлдөг гэдэг юм. Энэ бол дарангуйлын хамгийн чимээгүй технологи. Хүмүүсийг эрх мэдлийн эсрэг биш, бие биенийх нь эсрэг одоо эргүүлэх
Тэгээд өдөрдөгч өөрөө би бол эмх замбраагүй байдлыг зогсоож буй цор ганц хүн гэж гарч ирдэг гэж. Гэвч заримдаа гал унтраагч нь өөрөө галыг асаасан ч байж мэднэ гэж. За иймэрхүү өнцгүүдээр ингэж энэхүү арман үргэлжилж байгаа. За дараагийн байдал дээр бол лидерүүдийн далд сэтгэхгүй гэдэг юм уу? Далд сэтгэл зүйч гэдэг юм. Энэ зүйл гаднаас нэг нь эв нэгдэл ярьдаг, нөгөө нь зарчим ярьдаг. Гэхдээ дотроо хоёулаа нэг айцтай гэж. Би орлуулж болох хүн мөн үү гэж өөрөөсөө асууж. Энэ бол улс төрийн хамгийн гүн үнцгийн шарх. Учир нь эрх мэдэлтэй хүн ихэвчлэн ялагдахаас айдаггүй гэж. Тэр мартагдахаас айдаг. Зөөлөн дайн бол ил тод дайн биш. Хамгийн хүчтэй дарангуул буутай ирдэггүй гэдгийг үүндэр харуулж байгаа. Эхлээд мэдээлэл нэр хүнд айдас цуу яриа ёс суртахууны шошго ирдэг. Өрсөлдөгчөө уруугч эсвэл хотын эсрэг хүн ч юм уу. Эсвэл хөгжил саатуулагч болгоно. Тэгээд бодлогын маргаан хүний мөн чанарын шүүх болчихдог. Энэ мөчөөс хойш хэн зөв бэ биш. Хэн манай талбай гэж болдог. Энэ бол нийгмийн сэтгэл зүйн иргэний дайн юм а гэж. Энэхүү арманд бичсэн байж. Нам доторх тулаан ил биш иргэний дайн гэж. Арманы хамгийн харанхуй хэсэг бол нам доторх өрсөлдөгчд нэг намынхан мэт харагдана. Гэвч үнэндээ тэд нэг байшин дотор амьдардаг өрсөлдөгчд магадгүй тийм ертөнцүүд ч гэдэг юм. Нэг нь хурдан шийдгэн, нөгөө нь хяналт хэрэгтэй гэн. Тэгвэл өөр нэг хэсэг нь бол хүчтэй удирдаг. Магадгүй зарим хэсэг нь бол системийг хамгаалж ашиглана. Тэд нэг тугтаж үнэндээ тийм биш гэж. За энэхүү өөр өнцгүүдээр маш хүчтэй илэрхийлсэн байдаг. Дараагийн бүлэгт бол хамгийн аимшигтай үннийг хэлэх юм бол гэж. Дарангуулагч дангаараа төрдөггүй. Нийгэм өөрөө түүнийг бүтээсэн байдаг. Яагаад вэ гэвэл эмх замбраагүй байдлаас айсан хүмүүс хүчтэй хүн ирээд бүгдийг ялцалчих. Магадгүй янзалчих гэдэг юм. Их чөлөө хэцүүч гэдэг юм. Хариуцлага бас хэцүүч гэдэг юм. Харин нэг хүнийг шүтэх амархан гэдэг. Энэ үзэгдэл. Тэгээд нэг өдөр хүмүүс яагаад бид хоёр тал болчих вэ гэж өөрсдөөсөө асуудаг. Хариулт нь бол учир нь эрх мэдэл унахгүй тул хүмүүсийг нэг хот биш хоёр хот болгосон байдаг. Угтаа бол Улаанбаатар ч гэсэн үүнтэй адилхан болжээ гэж харж. Иргэний аимшигтай бодрол санааг энэхүү армандаас шигтгэж өгсөн. Энгийн хүн гаднаас гэж. Тэд бодлогын талаар маргалдаж байна гэж хардаг. Гэтэл заримдаа бодит тулаан хин дараагийн эрх мэдлийн төв болох вэ гэсэн асуулт байдаг. Тэгээд иргэн аажмаар үзэгч болж хувирдаг. Уул нь оролцогч байх хэрэгтэй гэж. Эцсийн философийн задлан бол Премьер министрийн хамгийн хүйтэн өгүүлбэрийг ингэж хэлж байна. Улс төрд өрсөлдөгч чинь чиний эсрэг хүн биш. Чиний орон зайг эзлэх ирээдүйн хувилбар байна л гэж. Сүүлчийн гэж. Энэ бол хоёр лидерийн дайнч гэдэг юм ийм зүйл биш гэж. Энэ бол эрх мэдлийг хэн эзэмших вэ гэсэн асуулт биш. Эрх мэдэл хэнийг өөрчлөх вэ гэсэн асуулт юм. Тэр үед л ялсан хүн хүртэл ялагдсан байдаг. Учир нь тэр эрх мэдлийг авсан байж магадгүй. Гэхдээ өөрийгөө алдсан байдаг. За иймэрхүү зүйлүүдээр маш гүн үнцгийг илэрхийлэгдсэн энэхүү арман маш гайхалтайгаар уншаад үзээрэй гэж бодож байна. Мэдээж Монголын төдийгүй дэлхийн олон улсын улс төр ийм л байдаг юм шиг тийм ээ. Магадгүй гэж байна шүү. Гэхдээ маш олон дүгнэлт авсан, үнэлэлт авсан ийм гайхалтай
арман байна. Магадгүй Монголтой маш